iOS 18 4.1 апдейт гарсан байна. За энэхүү апдейт нь бол 2 зэгтэй апдейт учраас одоо баг фикс болон мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалт бол орсон гэсэн үгээ. За энэхүү апдейт нь миний яг 18 4 суусан 3 дахь iPhone SE дээр үүлдлийн системийн багтаамжны хэмжээ 232.8 МБ таагаар бол ингээд гарсан байна. За апдейт хийхээс өмнө миний утсан дээр их сул зай бол 41.38 ГБ байсан бол апдейт хийсний дараа 41.34 ГБ болоод өмнөхөөсөө систем файл маань 0.4 ГБ зай бол илүү бол одоо эзэлдэг болсон байна. Өмнөх 2 зэгтэй апдейтууд ер нь бол сул зайг ер нь хэсгээдсэн бол энэхүү 18 4.1 апдейт бол одоо сул зайг бол ялмгүй бол одоо эсрэгээр нь бол одоо хөдөлгсөн байна. За тэгээд үүлдлийн системийн код нь болохоор 22E252 таагаар бол ингээд гарсан байна. За харин баг фикс талаас юу болсон бэ гэхээр одоо CarPlay-ний одоо тэр тохиргоо холболттой бол зарим нэг автомашин дээр бол асуудлууд гарсан юм. Тэгээд хэрвээ та нар CarPlay хэрвээ ашигладаг бол одоо тухайн одоо автомашинтай холбогдох юм нэг асуудал гарч ивэл одоо 18 4.1 апдейт хийх юм болно гэдэг бол засагдах юм байна. За хэдүүл ингээд Apple-ийн сайт руу ороод харах юм бол iOS 18 4.1-ийн үед мэдээллийн аюулгүй байдал талаас юу нэмэгдсэн гэдгийг нь бол харж болж байна. Core Audio гэдэг хэсгээр нэмэгдсэн байна. За тэгээд RPAC гэдэг хэсгээр бол ингээд нэмэгдсэн юм байна. Тэгээд их цомхон бас ингээд зүйл бол засагдсан байна. Үйлдвэрлэлийн систем болгон дээр мэдээж хэрэг одоо benchmark оноог нь бол яриа явж байгаа. За энэхүү 18 4.1-ийн хувьд одоо CPU хэсгийн хувьд single core score нь 2318, multi core score нь 5716 он аваад дундаж авдаг энэхүү гар усны онооноос бол одоо тус бүрчлэн 100 300 он бол илүү оноо бол авч чадсан. За тэгээд GPU хэсгийн хувьд болохоор 18447 аваад дундаж авдаг онооноос бол ойролцоогоор 1000 оноо бол илүү болж авцсан. Энийг яагаад байнга яриад байдаг вэ гэхээр ер нь бол апдейтнээс хамаараад заримдаа бол их хүчнийхээ авах ёстой онооноос одоо их авч болно, бага авч болно. Хэрвээ үнэхээр яалтчгүй бага оноо аваадах юм бол ер нь бол энэхүү апдейт рүү бол хийгээд хэрэггүй гэсэн үг. Тэгээд ер нь бол их хвчлэн дандаа л миний 3 дахь iPhone SE-ийн одоо авж байгаа оноо маань бол одоо яг дундаж авдаг SE-гээс бол сайн бол ингээд аваад идэг. Үзэгч нараас бол би ганцхан зүйлийг л хүсдэг. Хэрвээ та нар яг тухайн энэхүү iOS 18 4.1 үүлдлийн системлөөр апдейт хийсэн бол үйл ажиллагааны хувьд болон батарейны хувьд хэр байна вэ гэдгээ ямар утсан дээр байгаа вэ гэдгээ бол одоо дуртаад комментэн дээр одоо бусдаа бол ингээд хуваалцж байгаарай. Намайг үздэг хүмүүстэй зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. YouTube сувг маань membershipтэй болсон. Тиймээс намайг үзэж дэмждэг хүмүүс өөрсдийн сонголтоор member болж намайг дэмжих боломжтой болсон байгаа. Дараагийн үйлдвэрлэлийн систем iOS 18 4.2 гэж бол гарахгүй бах. За 18 5 бол одоо л хөгжүүлэлтийн шатны хувьд developer beta 3 дээр бол явж байгаа. Тэгэхээр ер нь бол олон нийтэд цацагтах хувилбар нь developer дээр 4 гараад, за магадгүй 5 гараад, за тэгээд эцсийн байдлаар RC хувилбар нь гараад олон нийтийн хувилбар гарна гэж хэрвээ тооцох юм бол ер нь 5 сарын дундуур гэхэд бол одоо iOS 18 5 үйлдвэрлэлийн систем маань бол одоо гарах нэ. За энэ үйлдвэрлэлийн систем дээр паттерны репортуудыг нэлээд хайсан боловч ер нь бол маш бага бол олдсон. За яг дурдаад явах юм бол яг зүгээр ер нь л өмнөх 18 4-өөс бол сайжирсан гэдэг дээр энгийн iPhone 11, энгийн iPhone 13 болоо олдсон. За тэгээд ерөөсөө 18 4.1 дээр бол батарей бол ерөөсөө муудсан гэдэг дээр болохоор iPhone 10R, 2 дахь iPhone SE, энгийн iPhone 12, 3 дахь iPhone SE, за тэгээд энгийн iPhone 15, энгийн iPhone 16, за тэгээд iPhone 16 Pro Max гэдэг утаснууд бол ер нь бол олдсон. За тэгээд ерөнхийд нэг дүгнж нэг эндээс ажиглах юм бол ер нь бол бас 18 4-өөс нэг айхтар сайжраад авах юм бол байхгүй. Тэгэхээр ер нь бол 18 5 дээр ер нь бол яах бол доо гэсэн бас эцсийн байдлаар хүлээлт бол байсан хэвэр бол байх нэ. Тэгээд 18 4.1 бол 18 4-өөс угаасаа нэг их ялгархгүй бах. Батарейны репорт олон болсон ч тэгээд ер нь баланс талдаа муу iPhone илүү их бол байхаар бол анзаарэгдэж байна.